Ер нь эдийн засгийг бол ална гэж одоо юу юм бэ? Ер нь эдийн засаг чинь яхаараа тэ амьд биш юм шиг яхаараа эдийн засгийг ална гэж яриад байна. Эдийн засгийг ална гэдэг бол эдийн засгийн хэвийн голдрлоос нь явуулаад тухайн улс түмний өөрийнх нь үйлдвэрлэж бүтээж байгаа энэ баялаг нь өөрт нь наалтахаа болчихыг л эдийн засгийг алах тий. Өөрт нь наалтахаа болчих жоохгүй. Эдийн засгийн баялаг хүн ардынх нь боловсрол мэдлэг бүтээл цус хөсөөрөө бий болгосон энэ бүх баялагууд өөрт нь наалтахгүй гадагшаа янз бүрийн залилангийн аргаар гадагшаа гараа явчихыг эдийн засгийн алга. Ийм системийг тэгтээ зэрэгч нараа би цөөхөн товчгоо байна л чи. Ер нь эдийн засгийг алгахын тулд чинь хамгийн одоо нэгдүгээр нөхцөл нь болохтой зэрэг чинь тухайн яг тэр энэ системийг явуулахад тохирсон энэ үдэл суртлаа тэр улсад тэр нийгэмд хүлээн зөвшөөрүүлдэг байхгүй юу? Үдэл суртлаа ингээд зөвшөөрчнө гэдэг чинь сая яг одоо баяргүйгийн ярьдгаар яг одоо төрийн өрдөөсөө бүх одоо чинь багаас дунд алтан тушаалуудаар ийм болвол ийм тусгай бүр ийм бүтэн ийм систем өөртөө бол тохируулж ийм бүтэн систем нийгэмд бол одоо чинь энийг хулгайх лоердэх хэл хахуул авах хууль тандралц энийг бол бизнес гэдэг нэг ийм нэг үгээр нэрлсэн энийг бүр магтан дуулж идэг нэг ийм хэсэг усуудыг бий болгочихж байгаа. Амун нийгмийг бол энэ бүгдийг нь бол одоо хүлээн зөвшөөр үг дуугүй хүлээн зөвшөөрчдөг нийгмийн ийм доторх ёс суртахууны ийм хэм хэмжээг бий болгочихж байгаа байхгүй юу? Тэднээс аюулгүй тий. За ингээд бүх юмудаа ингээд засаад нэгдүгээр хоёрдугаар бол хуулийн гаргуулж байгаа. Гуравдугаарт нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нь өөртөө авдаг байхгүй юу? Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг нь өөртөө аавна гэдэг чинь одоо чинь чөлөөт хэвлэл гэдээ яриад байгаа шүү дээ. Тэр чөлөөт хэвлэл гэдэг чинь яг энгийн утгаар нь бас олон юм ярьж байна л да. Энгийн утгаар нь ярих гэж Монголын төрөөс Монголын ард түмнээс л чөлөөтэй байгаа байхгүй тэр хэвлэл. Үндэ болоо. Монголын ард түмний язгуур агшгаас л чөлөөлөгдсөн бүрэн чөлөөлөлтөй босод байхгүй. Нөгөө талдаа тэдний болоод одоо жинхэнэ болоод тэднийг хараад босод байхгүй. Яг ийм байдлаар бол хийчихдэг байхгүй энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг чинь. За тэгтээ зэрэг чинь ингээд гурван юмтай бол дөрөвдүгээр асуудал нь болохдоо зэрэг чинь боловсрол мэдээллийн энэ орон зайг нь ердөөсөө энэ дандаа юм худлаа юм үлгэр виртуал үлгэрээр дүүргэждэг байхгүй. Тэрэн дотор бол ганц нэг юм хүнд хэрэгтэй ингээд юм баялаач гэсэн тэрийг олж авч сонсож ухаарч мэдрэх ямар ч тийм болгын наснаас тэгээд бол дунд сургууль дараа нь дээд сургуулиас энэ залуучуудыг ингээд гараад яг ийм юмар чинь өдөр шөнөгүй ингээд автаа гараад тэр хүн энэ одоогийн байгаа байдлаа бол ингэж олж харж чадахгүй болгочих жоохгүй да. Энэ бол тэр хүмүүсийн ойлгоцоо энэ юм яг л ийм л байх ёстой юм шиг болгочих жоохгүй. Тэгэл нэг энэ тэмдэглэх дуулсан бүжгэлсэн тийм үстэй тэ нэг тийм тэгсэн мөртлөө бол тэд нэр тий тэгсэн мөртлөө ямар нэгэн тийм бодтой юмыг ярих гэхтэй зэрэг за бойл наадхиж оронд нь дуу дуулцгаая бүгд тэрэл гэдэг багхгүй. Ийм юмыг хийгээл тэгээд хамгийн эцэст нь энэ эдийн засгийн ингээд халахтай зэрэг чинь улс үндэст ингээд мөнхийн болцолт орж байгаа байхгүй. Мөнхийн болцолт орж байгаа байхгүй. Энийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ дөрвөн алхам ингээд дуусахтай зэрэг энэ дөрвөн алхам дөрвөлөө манад хэрэгжсэн явж байгаа. Ер нь энэ улс үндэстнийг баялагийг нь хүн ардынхын баялаг байгалийн баялагийг нь хууц хөлмөхийн тулд хамгийн эхлээд нэгдүгээр үзэл санаагаа зөвшөөрүүлдэг байхгүй. Тэр үзэл санааг бол ямар бүх одоо чинь реклам янз бүрийн бол дуу сонин кино янз бүрийн юмар ярьж байгаа үзэл санаагаа зөвшөөрүүлждэг. Үзэл санаа гэдэг чинь ер нь энэ ямар ч энэ нийгмийн тогтож байдаг хамгийн гол бүр суур үндсэн шүү дээ. Тэр үзэл санаан дээр бол одоо чинь үндсэн хөл боловсруулдаг. Тэр үндсэн санаан дээр бол төрийн бүх байгууламжууд бий болдог. Тэр үндсэн одоо тэр үзэл санаан дээр бол эдийн засгийн чиг баримжаа бий болдог, бодлого бий болдог тийм үү? Эрэлт нийлүүлэлтээр тэнцдэг юм бол зөвхөн цаасан дээр тиймэрхүү юм шиг харагддаг. Зүгээр энгийн ухамсараар тэрийг шалгаж үзэхгүйгээр зүгээр ингээд хүний амаар бол итгэе гэдэг юм бол тийм их зүгээр хүн санагдаад үлддэг байхгүй юу. Гэвч бодит амьдрал дээр огт тийм биш байдаг. Мэдээж бол одоо чинь эрэлт нийлүүлэлт тодорхой барааны бол үнд нөлөөлж байгаа. Гэхдээ тэр үн нь бол яг бусад одоо чинь хүчин зүйлүүдтэй асуудал юм бол энэ эрэлт нийлүүлэлтийн бол одоо тэнцвэр бол маш сулхан нөлөөлж байгаа байхгүй юу. За мэдээж бол би бас энийг урдлын ярилцлагууд дээр яасан эний чинь хамгийн гол бол имийг одоо эдийн засгийн одоо эрэлтийг нийлүүлэлтийг бол удирдах байгаа. Тэгээд үнийг ялангуяа бол байнгын бол өсөх талд нь ялангуяа бол биш
одоо бензин шатхууны асуудал ярьж штэ. Энийг барьж байгаа юм бол ердөөс энэ хөрөнгийн зах зээлүүд дээр байж байгаа features in forward-ийн худалдаа гэж опцион энэ гэдэг нэг тийм тэр өөрөө таваар нь бол байхгүй байхад тэр тавааруудыг ингээд өгнөө гэж бичсэн гэрээнүүдийн хооронд 8 эзэлцээд байдаг байхгүй юу. Тэр нөгөө одоо юу гэдгийг улаан буудааны тухай одоо чинь одоо features байдаг чинь тэр улаан буудаг тариагүй байгаа байхгүй бүр тааш хурааж авахгүй бүр тариагүй. Тийм үү? Тариад хурааж авахдаа одоо юу гэдгийг 2013 оны бол намар бол одоо чинь 9 сард ийм хэмжээний бол одоо чинь улаан буудаг ийм мөнгөөр өгнө гэсэн имийг одоо өнөөдөр зарлцаад байгаа байхгүй юу. Ер нь бол энэ хөрөнгийн зах зээл гэж манайхан одоо чинь хөрөнгө босгоно энэ гэж яриад байгаа. Их сонио үгээр ярьдаг. Би тэгээд дахиад хэлж штэ. Дандаа энэ санхүүтэй холбогдсон өгнөд дандаа заллингийн өгнөд гэдэг байхгүй юу. Дандаа яг тэр тухайн тэр одоо юу гэдгийг гүйлгээний тэр мөн чанарыг дандаа хүмүүсээс нуух гэсэн. Тэр мөн чанар цаас шалтгаан тэр сэтгэлийг хүмүүсээс нуух гэсэн юм байхгүй юу. Тэгэхээр тэр босгоно гэдэг чинь ердөөсөө тийм хэмжээний мөнгийг та нарын нэрийн өмнөөс зээлчлэх гэсэн үг байхгүй юу. А тэр мөнгийг бол та нарт төлөвшүүл гэсэн үг байхгүй юу. Яг энгийн монгол хэлээр хэлвэл ингэ шүү дээ. Тэгтээ зэрэг чинь ийм мөнгийг бол босгочлоо гэж яриад байгаа шүү дээ. Юу гэсэн үг босгоно гэдэг чинь монгол хэлэн дээр бол одоо юу гэдэг ямар нэг хэвтэй байсан юм босгоод явах тухай асуудал ярьж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энийгээ бол бид болох хэрэгтэй байхгүй юу. Ямар нэг юм чинь бол монгол хэл бол нэлээд бас баян хэл тэгээд энийг бол яг байгаагаар имийг байгаагаар мэдэх хэрэгтэй байхгүй юу. Нэгдүгээр асуудал тийм. Тэгээд би юуны түрүү чинь бол чиний ярьжсэн санааг одоо ингээд өөрийн санааг дуусгахад бол ер нь ямарваа нэгэн улсыг дотор талд нь тийм үү ямар нэгэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй гэсэн бодлого шүү дээ энэ одоо энэ чөлөө зах зээлийн энэ даяарчил гэдэг бол бодлого бол ямар нэгэн улсыг бол ямар нэгэн улс бол өөртөө бол одоо чинь аж үйлдвэрлэлтэй хүн ард нь бол ажлын байртай ашигтай орлоготой ингээд явах тэр хүн өөрийгөө бие даагаад авч явах тэр болцоог хүн төрлөختөн нийгэмд хүмүүст айлгэрт өгөхгүй гэсэн бодлого байхгүй. Дэлхийн худалдааны дэглэм гэдэг чинь. Яагаад бол чи хэрвээ өөрөө бензиний нэрнэ гэдэг чинь бол тухайн бол одоо чинь улс орнд бол ажлын местүүд болно. Тухайн улс орнд урд нь байгаа үйлдвэрийн салбарууд үүсэж хөгжиж эдийн засаг тэлдэг байхгүй юу. Тэгээд тийм учраас чи гадна талаас нь бол одоо чинь хараад бус тийм үү. Гадна талаас хараагүй болох тусмаа чи тэдний тэр явуулж байгаа тэр бодлогыг бол үг дөөгөө давах биш тийм үстэй. Тийм чадваргүй хүмүүсийг болох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар нийгмийг нь дандаа ядуурлж барьж байгаа хэрэгтэй. Яг бол хүн жаахан чинэлэг болоод ихтэй зэрэг чинь бол хүн бол өөрийн гэсэн бол бодлыг хамгаалаад ярьдаг, хамгаалдаг. Тийм учраас болт шахалтыг бол давхаардаг. Нэг, хоёрдугаар хамгийн гол айдаг юм нь нийгэм чинь өөрөө нэгдэд нэгтардаг байхгүй юу? Тодорхой хэмжээний амьдралыг өөрөө аваа явчихдаг болохоор хүмүүс 10 хүн, 100 хүн, 1000 хүн, 2 сая хүн, 2.7 сая хүн чинь нэгтрдэг баг. Тэднийг нэгтрал өгж болохгүй. Нэгтрал өгүүлэхийн тулд яг хүн бүхэн өөрөө мөнгөний төлөө тустай. Хэзээ ч тэр хоорондоо биш. Тийм нөхцөл байдлыг нийгэмд бий болгодог байхгүй юу? Угаасаа. Тийм учраас яг энэ дээр чинь дөрүүлж яадаг учраас тэр усуудыг байнгын бол одоо чинь ядуу энэ одоо хомсдолтой ийм орчинд барьж байхдаа зэрэг чинь нийгмийг өөрийг нь дотор талаас нь задалдаг. Заавал мөнгө гэсэн нэг тийм яс хаяж хооронд нь хэмнэлтүүлдэг. Тийм үү? А хоёрдугаар бол хамгийн гол юм болохтой зэрэг чинь энэ улсуудыг хизээч одоо хооронд нэгдэж зөвшөх ийм имийг хийдэг. Дандаа улс төрийн үйл ажиллагааг нь бодохтой зэрэг чинь дандаа гадна талаас дотор талд нь байж байгаа улсуудаар явуулаад дандаа явуулгаар болоод задалдаг, салгадаг. Одоо чинь намууд гэж одоо бодолтой ардсан системийн хамгийн гол бол одоо чинь нэг шин чанар нь бол олон намын системтэй байх хэрэгтэй. Олон үзэл бодолтой байх хэрэгтэй. Гэхдээ зэрэг нэг асуудал гарч ирэх. Манайх тэр асуудлыг хизээж бодохгүй байгаа байхгүй. Хүн яхаар нэг их оронтой, нэг хөв заяатай усууд яхаар олон янзын бодол санаатай байх хэрэгтэй. Угаасаа бидний амьдрал нэг хөв заяа нэг штэ. Тэгэхээр яхаар дандаа одоо юу гэдгийг нэг хэсэг нь амьдрал нэг хэсэг нь амьдруулахгүй гэдэг юм. Яг энүүгээр дамжуулаад бол орж ир нийгмийг хуваадаг байхгүй. Нэгүүдийг нам бүлэглэлүүд. Тийм учраас тэд нар хоорондоо нэгдэлгэл юм хүч болчих гээд